Dragon Ball, Naruto, Bleach, One Piece энэ бүх алдартай зурлыг бодохдод хамгийн түрүүнд Shueisha-гаас хэвлэн гаргадаг 7 хоног бүрийн манга сэтгүүл Shonen Jump толгойд буудаг. Эсвэл Attack on Titan, Hajime no Ippo, Fairy Tail, Vinland Saga, Tokyo Revengers гэх мэт зурлуудыг бодоход Kodansha-гаас хэвлэн гаргадаг 7 хоног бүрийн манга сэтгүүл мөн адил бий. Хэдийгээр өрсөлдөгч өөр компаниуд ч гэлээ энгийн уншигч фэнүүд бидэнд бол адилхан хайртай зурлуудыг маань хэвлэн гаргадаг компаниуд. Эдгээр компаниудын нэрэн дор хэвлэгдэж буй манга зурлууд дэлхийн pop соёлд тэр дундаа комик номны салбарт хамгийн том байр суурийг эзэлдэг. Цаашлаад манганаас сэдвлийн хийж буй аниме зурлууд нь телевизийн салбарт бүрийн хэмжээний аниме кино урлагт багагүй орон зайг эзэлсээр байна. Өнгөрсөн жил гэхэд Demon Slayer Infinity Castle кино театраар гарч нийт $779.5 сая олж бүх цаг үеийн хамгийн их орлого олсон аниме болж чадсан. Мэдээж shonen сэтгүүлүүдээс гадна өөр олон төрлийн сегмент, уншигчдад зориулсан сэтгүүлүүд бий. Shonen, shoujo, seinen, josei гэх мэт. Гэхдээ өнөө цагт хүн бүрийн сайн мэдэх хамгийн алдартай нь мэдээж shonen бүтээлүүд. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр манга салбарын талаар, нэмээд дэлхийд дахинд хэрхэн танигдсан талаар ярьцгаая. Нэр манаас уг Attack on Titan манга Монголд аль биесээр орчуулгадын хэвлэгдэж эхэлж байхад бичлэг хийж байсан. Комик манганы фэний хувьд их хэл дээр аль биесны эрэхтэй бүтээл уншина гэдэг бол үнэхээр гоё зүйл. За тэгсэн чинь Attack on Titan-ыг гаргаж байгаа цэнхэр гүзээлгэнд паблишинг газраас дараагийн цувралуулах Tokyo Revengers-ыг мөн адил аль биесны эрэхтэй орчуулан гаргаж эхэлжээ. Би л мангаг нь уншиж байгаагүй ч аниме ихний бүлэг тухайд үзээд маш их таалагдж байсан. Одоогийн байдлаар давшигч Титан буюу Attack on Titan-ы 14 бот, харин Tokyo-гийн уншаа авагчид 2 бот хэвлэгдээд байгаа юм. Та бүхэн интер номын бүх салбраас их хэл дээрх мангагаа авч цуглуулга нэмэх боломжтой. Сая хэлсэнчлэн аниме манга гэдэг зүйл орчин цагийн pop соёлд асар том орон зайг эзэлдэг. Гэвч ихэндээ бүх зүйл одоогийн шиг байгаагүй. Манга гэдэг зүйл Японоос бусад орнуудад хэсэг бүлэг хүмүүс сонирхдог ниш бүтээгдэхүүн байсан. Жишээ нь комик хамгийн өндөр хөгжсөн Америк нэгдсэн улсад 1990-ад оны үед Marvel DC гэсэн комик хэвлэлийн газрууд борлуулалтаараа хамгийн том байр суурийг эзэлж байсан. Гэвч 90-ад онд аниме манга дэлхийд даяар маш хүчтэй дэлгэрснээр энэ үзүүлэлт арай өөр болсон юм. 2000 он гэхэд л алдарт Marvel DC-ийн борлуулалт ирс унаж, оронд нь Японы манга зах зээлийн талаас илүү хувийг эзэлж эхэлсэн. Тэгвэл энэхүү манганы суурь Хабайс 12 дугаар зууны хуулиас дэх зургуудаас эхэлтэй гэж үздэгч 17-оос 19 дэх зуун буюу Эд ойрны үед Тобай гэх зурмал ном одоогийн манганы хамгийн том суурийг тавьсан гэж үздэг. Гэхдээ яг одоогийн бидний сайн мэдэх цуврал форматанд оруулж мэрэгжлийн түвшинд аваадсан нь 20 дугаар зууны ихэнх үед түрүүнд дурдсан хэвлэлийн газрууд 7 хоног бүрийн сэтгүүл болгон гаргаснаас эхэллээ. Дэлхийн 20 дугаар дайны дараагаас Японы хэвлэлийн газрууд хүүхэд залуучуудад зориулан зураг сэтгүүл гаргаж эхэлсэн. Харин Shueisha компани хүүгүүдэд Omoshiro Book, охтуудад Shoujo Book гэж гаргасан нь багагүй амжилт олсон. Энэ нь одоогийн бидний мэдэх Shonen Shoujo манганы эхлэл байсан юм. Сонирхолтой нь энэ жил Shonen Jump-ыг гаргадаг Shueisha-гийн 100 жилийн ой тохиож байна. Энэхүү 100 жилийн хугацаанд Японд манга хэвлэн гаргадаг маш олон хэвлэлийн компани гарч, зарим дампуурч, амжилттай эдэн одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэдгээрээс хамгийн том 3-ыг нь хэвлэлийн салбарын их гурвал гэж нэрлэдэг. Угаасаа хэвлэлээс хамгийн их борлуулалттай нь манга учраас гуруула түлхүү манган дээр суурилсан бүтээгдэхүүн хэвлэн гаргадаг. Гэхдээ их гурвлаас гадна өөр алдартай мангануудыг гаргаж байсан арай жижиг хэвлэлийн компаниуд ч бас бий. Жишээ нь манганы загалмаас эзэгэгддэг Tezuka Osamuгийн хамгийн алдартай зураг Astro Boy, Kobunsha хэвлэлийн газрын сэтгүүлд хэвлэгдэж байсан. Эсвэл Full Metal Alchemist, Soul Eater гэхэд л Square Enix-ээс гаргадаг Gangan сэтгүүлд гарч байсан. Berserk гэхэд л Hakusensha хэвлэлийн газрын Seinen сэтгүүл Young Animal, Delicious in Dungeon Enterbrain-ийн Heart сэтгүүлдгээд дурдаад байвал дуусахгүй. Их гурвлын ялгаа нь эдгээр жижиг хэвлэлийн компаниудтай харьцуулахад ихэнх зурлал нь алдартай, илүү их уншигчтай, хавь илүү борлогддогт байгаа юм. Нэмээд сэтгүүл гарч байгаа манганууд тухайн 7 хоногийн эсвэл тухайн сарынхаа хамгийн шилдэг их байрыг булаацалдаг учраас хоорондоо өрсөлдөөн ихтэй, түүнээс үүдэж бүтээлийн чанар хамаагүй сайжирдаг. Тэгвэл Японы их гурвалд юу багтдаг? Ямар ялгаатай гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Үүнд Shueisha, Shogakukan, Kodansha гэх 3 өөр хэвлэлийн компани багтдаг. Shueisha-гийн үед бидний сайн мэдэх Shonen Jump сэтгүүлээс гадна өөр сегментэд зориулсан олон сэтгүүлтэй. Гэхдээ хамгийн алдартай нь Shonen Jump ба одоо цагт хамгийн хүчирхэг, илүү ноёрхсон байгаа нь гэж ойлгож болно. Shonen Jump-ийн хувьд илүү тулаан чанарын манганууд хэвлэн гаргадгаараа онцлог. Тиймээс өөрсдийн гэсэн хэм маягтай. Тулааны том тэмцээн, нэг эсрэг нэг тулаан, найз нөхөд, эсвэл найзууд тэрний хоорондоо өрсөлдөгч дөрүүд гэх мэт. Бидний сайн мэдэх классик Shonen тропууд. Үүний суурийг мэдээж алдарт Akira Toriyamaгийн Dragon Ball эхлүүлсэн. Тиймээс Dragon Ball-ыг Shonen жанрын хамгийн нөлөө бүхий бүтээл гэдэг. Үүнээс хойш гарсан бүхэл алдартай зурлууд Dragon Ball-ийн нөлөөгөөр бүтсэн.
Dragon Ball байгаагүй бол бусд нь байхгүй ч гэж ярьдаг. Түүнээс гадна аниме манга дэлхийд дахинаа танигдахад 1980 болон 90-ад онд Dragon Ball маш чухал нөлөө үзүүлсэн юм. Угаасаа 1980-аас 90-ад оныг Shonen Jump-ийн алт үе гэдэг бөгөөд 80-ад он гэхэд л Dragon Ball-аас гадна Kinnikuman, Fist of the North Star, JoJo, Captain Tsubasa, Saint Seiya, City Hunter гэд нөлөө бүхий манганууд хэвлэгдэж эхэлсэн. Харин 90-ад он гарахад Slam Dunk, Yu Yu Hakusho, Rurouni Kenshin, Yu-Gi-Oh, One Piece, Hunter x Hunter, Naruto гэд бидний хамгийн хайртай бүтээлүүд гарсан байдаг. Эдний зарим нь одоо хүртэл үргэлжилсээр бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай манганууд болсон байх жишээтэй. Энэхүү чагсаалтын эхний 10 манганы 7 нь Shueisha-гаас гарсан байгаагаас зах зээлийн хамгийн том хувийг эзэлдгийг ойлгож болно. Тэгвэл Shogakukan хэвлэлийн газар нь дан ганц манганаас гадна хүүхдийн ном, толь бичиг гэх мэт өөр төрлийн номч бас хэвлэн гаргадаг. Тэдний хамгийн алдартай сэтгүүл бол Weekly Shonen Sunday. Сонирхолтой Shogakukan болон Shueisha нь тусдаа өөр хэвлэлийн компани гэлээ хоёулаа Itozu Pashi группийн доор харьяалагддаг. Өөрөөр бол нэг группийн ижил үйл ажиллагаа эрхэлдэг тусдаа охин компаниуд гэж ойлгож болно. Weekly Shonen Sunday манга цувралууд илүү дүрийн хөгжүүлэлттэй, гүн гүнзгий сэтгэл хөдлөлтөөр суурилсан ба mystery, action, adventure жанрын бүтээлүүд түлхүү байдаг. Үүнээс Detective Conan, Doraemon, Inuyasha, Comic and Communicate, Ranma, Frieren гэх мэт зурлуудыг онцолж болно. Угаасаа энэтийг харахад л дүрийн хөгжүүлэлт сайтай, адал явдалт манга түлхүү гардаг гэдгийг ойлгож болохоор. Харин Shogakukan-ы сэнэн сэтгүүл болох Big Comic Spirits миний хувьд хамгийн онцлог сэтгүүл нь гэж боддог. Хамгийн хайртай мундаг гэсэн сэнэн манганууд энэ сэтгүүлд хэвлэгдэн гарсан байдаг. Naoki Urasawa-гийн Monster-оос эхлээд 20-р зууны хөвгүүд, Pluto, Junji Itoгийн аимшигын манганууд, Oyasumi Pum Pum гэх мэт. Харин Kodansha хэвлэлийн газрын хувьд салбартаа хамгийн том нөлөө бүхий гэж тооцогддог. Хэдийгээр Shueisha-гийн манганууд борлуулалтаараа зах зээлийг илүү ноёрхдог ч гэлээ, бүтээлийн чанар нэр хүн дээр Kodansha-гаас гардаг бүтээлүүд хамаагүй илүү. За илүү гэх юм хаашаа ямар тач Shueisha-гаас дутхгүй. Компани үүх төгч мөн ялгаагүй арвин. Ямар тач Kodansha-гийн хувьд зөвхөн тулаант манга бус олон төрлийн diverse манганууд гардагаараа онцлог. Тэр дундаа спорт манганууд нь хамгийн их алдартай. Бусад хэвлэлийн газруудтай адил төрөл бүрийн сегментийн уншигчтай, түүндээ зориулсан сэтгүүлтэй. Тэгвэл хамгийн алдартай бүтээлүүдийг нь дурдвал Attack on Titan, Sailor Moon, Hajime no Ippo, Fairy Tail, Seven Deadly Sins, Blue Lock, Devilman, Vinland Saga, Tokyo Revengers, Initial D, GTO гэд бүр маш их. Нөгөө хоёртойгоо харьцуулахад илүү олон төрлийн diverse, шинэлэг содон, мөн илүү mature content-тэй манганууд гэдгийг харж болно. Яг зарим нь сэнэн бүтээлүүд л дээ. Vinland Saga гэхэд л анх Shonen сэтгүүл хэвлэгдэж байсан ч ердөө 2 сарын дараа сэнэн болж шилжиж байсан. Харин Attack on Titan Shonen ч гэлээ маш хүнд элементтэй, агуулгын хувьд ямар баялаг үлээ дээ. Сэнэн гэд хэлэхэд ч буруутгааргүй. GTO гэхэд л миний хувьд бүх цагийн хамгийн хайртай комеди цуврал. Тэгэхээр Kodansha бол ямар ч маргаангүй хамгийн шилдэг мангануудыг хэвлэдэг publishing компани. Манга хэрхэн бүтдэг процесс товчхондоо мангaka нар шинэ бүтээлээ эдгээр хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг сэтгүүлд хариуцсан хянагч редактортай хамтран цуврал болгон гаргадаг. Үүний дараа цуврал багагүй хугацаанд үргэлжлэсний дараа 10 хүртэлх бүлэг нэг бүтэд багтсан tankobon форматаар гаргадаг. Tankobon формат нь Японд гардаг хэмжээ бөгөөд англи хэл дээрх хөлбөр болон манай Монгол дахь цэнхэр гүзээлгнээс гаргаж байгаа хэмжээнүүд хоорондоо бага зэрэг ялгаатай байдаг. Энэ нь мэдээж улс орон бүрийн өөрсдийн хэвлэлийн стандарт гэх мэт зүйлсээс шалтгаалдаг. Харин үүнийг нь фэнүүд бид номын тавир дээрээ тавьж цуглуулдаг гэсэн үг. Эдгээр алдартай манганууд албан ёсоор орон орны хэл дээр орчуулагдсан гарсан байдаг. Жишээлбэл Shueisha болон Shogakukan-ы манганууд өөрсдийнх нь эзэмшдэг Viz Media-гаар дамжуулан Хойд Америкт гардаг. Гэхдээ заримдаа өөр хэвлэлийн газрын манганы эрхийг авах тохиолдолч бий. Жишээ нь Square Enix-ээс гаргаж байсан Full Metal Alchemist манганы Хойд Америкийн эрхийг Viz Media авч гаргаж байсан гэх мэт. Kodansha-гийн хувьд Хойд Америк дахь хэвлэлийг өөрсдийнх нь Kodansha USA нэртэй компани хариуцдаг бол манай Монгол цэнхэр гүзээлгэнд publishing эрхийг нь авч гаргаж байгаа гэсэн үг. Анхны гаргаж байгаа цувралууд нь Attack on Titan, Tokyo Revengers. Та нар гаргаж байгаа мангаг нь сайн авч уншаад байвал Akira, Vinland Saga гэх мэт өөр мундаг бүтээлүүд ч бас гарах юм билүү хэн мэдлээ. Эсвэл ядаж Blue Lock, Fairy Tail ч юм уу. Гэхдээ нэр Vinland Saga албан ёсоор орчуулагдаж гарвал комин гоё те. Ер нь тэгээд бит манга цуглуулад тэрийгэ гартаа бариад унших шиг гоё мэдрэмж байхгүй л дээ. Америк суперхиро комикууд жинхэнэ хэд байсан. 1938-аас 60-аад он хүртэл комик номны алтан үе, 60-аас 70-аад онд мөнгөн үе, 70-аас 85 оныг хүрэл үе гэж үздэг.
За тэгээд тэрнээс хойш 90 он хүртэл DC Marvel гэх супер баатартай комик хэвлэгчид хамгийн том нэр өгсөн бол 90 оноос бүх зүйл оронгороо эргэж эхэлсэн. Marvel Comics бүр дампуурал дээр ирж өчнөө баатруудын эрхээ зарж байсныг сайн мэдэх бах. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгт мэдээж бүх зүйл удаан яваад ирэхээр үнцэнээ алдаж, уншигчид нэгэн хэвийн зүйлээс залхаж эхэлдэг. Тухайн үед алдартай сор улсын комикууд зөндөө гарч байсан ч уншигчид илүү шин зүйлийг хүсэх болсон. Хоёр тэргэлэгчид чинийг илэрхийлсэн цаг үед аниме, манга гэх шал өөр соёлын бүтээл орж ирсэн явдал. Анимевд Америк нэгдсэн улсад 60 болон 70-аад онуудад аль хэдийнэ нэвтэрсэн байсан. Гэхдээ сонирхолтой тухайн үед Америк үзэгчид Японы аниме гэх ямар ч ойлголтгүйгээр танилцсан байдаг. Үүний анхдагч бүтээл бол 1963 онд гарсан алдарт Astro Boy. Astro Boy гэдэг нэр нь хүртэл Америк үзэгчдэд зориулсан нэршил. Яг Японы нэрийг нь монгол руу хөрвүүлвэл төмөр гарт атом гэж орчуулагддаг. Цаашлаад Speed Racer, Kimba, Gigantor гэх мэт аниме цувралууд энгийн картун мэтээр зурагтаар гарч эхэлсэн. Энэ бол анимег Америкчуудад таниулсан хамгийн эхний шат байсан. 20-р шатанд 1980-ад оны том роботуудтай мега бүтээлүүд орно. Энэ нь Японы Diaclone тоглоомыг Америкчуулсан Transformers тоглоом гарч хүүхдүүдийн дунд од болсноос үүдэлтэй. Энэ үед Voltron, Robotech гэх мэт аниме хамгийн алдартай байсан бол Voltron-ы үед манай Монголд хүртэл гарч тухайн үеийн хүүхдүүдийг шуугилж байсан. Voltron, Defender of the Universe. Энэ үед үзэгчид аниме гэх нэршлиг танин мэдэж арай өөр мэдрэмж уур амьсгалтай байгааг ойлгосон. Тухайн үеийн бүтээлүүдээс санаа авч алдарт Power Rangers хүртэл гарсан гэхээр үзүүлсэн нөлөөний хувьд маш том. За тэгэд үүний араас жинхэнэ цоолж гарч ирсэн бүтээл нь 1988 оны Akira. Хүч ирхийлэл, бараан тоон, шал өөр мэдрэмж уур амьсгал өгч чадсан энэ хүү бүтээл анимен зүгээр нэг хүүхдэд зориулсан картун биш юмаа гэдгийг гадны үзэгчдэд бүрэн ойлгуулж чадсан. Нэмээд барууны үзэгчид дунд энэ бүтээл нь жинхэнэ cult classic болж чадсан юм. Үүний араас барууны хүүхэд залуус Японы анимег бүр ч илүү сонирхож цаашлаад 1997 онд Toonami суваг нэлдэхийн Sailor Moon, Dragon Ball Z, Pokemon, Yu-Gi-Oh гэх мэт бүтээлүүдийг таниулж нийш байсан зүйлийг бүр ч илүү мейнстрим болгож чадсан. Үүнийгээ дагаад маш олон аниме фэнүүд бий болж цаашлаад фэнүүд их материал болох мангаг сонирхож эхэлсэн. Манганы хувьд анимтай харьцуулахад хамаагүй сүүлд буюу 90-ад оны сүүл, 2000-ад оны ихэнх үеэс эрчимтэй хэвлэгдэж олонний хүртэл болсон байдаг. Манай Монгол хүртэл 2000-ад онд Slam Dunk орчуулагдан гарч байсан. Гэхдээ тухайн үед тэр их хүн авч уншсан байт юм бол бүү мэд. Ямар ч байсан би хүүхэд байхдаа монгол хэл дээрх манга хараад бүр шоконд орж байсан. Ингээд харахаар Японы аниме манга дэлхийд ихнээ танигдаж одоогийн энэ том байр суурийг олж авахд өмнө дурдсан 3 том хэвлэлийн газрын бүтээлүүд хамгийн чухал нөлөөг үзүүлсэн юм. Аниме гэдэг зүйл чинь ийм өөр зүйл. Хүүхдүүдийн үздэг зүгээр нэг картунтай адилгүй шүү гэдгийг ойлгуулсан Akira гэхэд л Kodansha-гийн seinen манганаас сэтвэлсэн. Цаашлаад илүү мейнстрим болоход нөлөөлсөн Sailor Moon, мөн адил Kodansha-гийн shoujo манга, Dragon Ball, Yu-Gi-Oh гэхэд Shueisha-гийн Shonen Jump-ийн Pokemon-ын Shogakukan-аас гарсан бүтээлүүд. Аниме манга эстетик хүртэл баруун тренд болж 2000-ад он гэхэд аниме зурагтай комик болон картунууд маш ихээр гарсан байдаг. Marvel Comics хүртэл Mangaverse гэх зурлыг эхлүүлж 2000-ад онд аниме санаа авсан, аниме инфлюенстэй зурлууд жинхэнэ шүүгүүлсэн. Үүнд Totally Spies, The Boondocks, Teen Titans, Avatar The Last Airbender гэх мэт бүтээлүүд багтана. Одоо бол аниме мангаг сонирхдаггүй, эсвэл огт үзэж сонирхож байгаагүй хүн олон гэдэг хэцүү болсон. Netflix-ийн 50-с дээш үеийн хэрэглэгчид тогтмол аниме үздэг гэсэн судалгаа гарч, цаашлаад Crunchyroll гэх мэт дан аниме үзэх зорилттой стриминг үйлчилгээ хүртэл гарсан байна. Аль биесээр манга уншдаг стриминг хүртэл гарчихсан. Томоохон студи стримингүүд аниме манга хөрөнгө оруулж, Холливуудын студиуд манганаас сэдвсэн бүтээлүүд хийж, видео тоглоом, фэшн дизайнаас эхлээд өөр бусад бүхэл салбарт асар хүчтэй нөлөөсөөр байна. Жүжигчин найруулагч продюсер Майкл Би Жордан хүртэл аниме манганы маш том фэн бөгөөд, найруулагчийн гараагаа эхлүүлсэн Creed 3 киноны тулааны хэсгийг аниме санаа авснаа дурдсан байдаг. Аниме манга анхандаа харь орны зүйл, дараа нь нердүүдийн сонирхол, цаашлаад залуу үеийнхний нэгэн том хэсэг. Одоо бол дэлхийн хүн бүрийн мэдэх мейнстрим соёл болтлоо томоржээ. Манай Монголд ч бас энэ соёл өшөө илүү зөв байдлаараа хөгжих болтугай. За тэгэд манай бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.